Эрдэнэ төлөвлөрийн нөөцийн хэмжээг 2082 он хүртэл ашиглах боломжтой гэж үзсэн байна. Гэхдээ хүдэрдэх зэсийн агуулмж буурсаар байгаа юм а. Мөн зэсийн баяжмал хайлуулах боловсруулах үйлдвэрийн сонгон шалгаруулалт үргэлжилж байна. За энэ цаг үед ашигт малмлын нөөц ашигласны татварыг 3 жил тогтворжуулж цаашдаа бууруулж Эрдэнэ төлөвлөрийн бүтээн байгуулалтын ажлыг дэмжихийг компанийнхан хүсэж байна. За мэдээллийг эдийн засгийн болон тавын хүргэх болно. Баярлалаа Роминд гүргээ. За тэгэхээр Эрдэнэ төлөвлөрийн эдийн засгийн үндсэн мэдээллийг та бүхэнд дэлгэснээс харуулъя. 2016 онд гэхэд нийт орлогын хэмжээ 1.2 их найд төгрөгөөсөн бол за харин зардлын хэмжээ бол 1.3 их найд байсан. Харин 2025 он буюу ойролцоогоор 9 жилийн дараа болохоор зарлагын хэмжээ 3.7 их найд, за харин орлогын хэмжээ 4.8 их найд төрсөн байна. За энэ оны төлөвлөгөө нь болохоор орлогыг бол 4.5 их найд, зарлагыг 3.7 их найд төгрөг байна гэж төсөөлөн харж байгаа юм байна. За тэгвэл улс орон нутгийн төсөвт төлрүүлж байгаа орлогын хувьд 2026 он болон 2016 оныг харьцуулан харах юм бол энэ хооронд бол одоо төлрүүлж байгаа орлогын хэмжээ бол 10 дахин өссөн ийм нөр зэрэг харагдаж байна. Тэгвэл яг одоо Эрдэнэ төлөвлөрийн хувьд бол тэр дундаа зэсийн агуулмжийн хэмжээ бол сүүлийн жилүүдэд бол буурсаар байгаа. Ингээд харах юм бол хүдэрдэх зэсийн агуулгын хувь хэмжээ бол одоо 2016 онд гэхэд тэг 10.5 таа байсан бол 2025 онд энэ хувь хэмжээ тэг 10.3% болж буурсан байна. Хүдэрдэх зэсийн агуулга энэ хэмжээгээрээ бол буурснаар эргээд зардлын хэмжээ өсөж байна гэсэн үг. 2016 онд гэхэд төгрөгөөр илэрхийлсэнийг нь харахад 1.3 их найд төгрөгийн зардал гаргаж байсан бол одоо 2025 онд бол өнгөрсөн онд 3.7 их найд төгрөгийн зардал гаргажээ. За энэ мэтлэнгээр одоо яг энэ хэдийгээр Эрдэнэ төлөвлөрийн ашиглагдах хугацаа одоо цаашдаа нөөц нь бол илүү их одоо томорч байгаа хэдий ч гэсэн нөгөө талдаа хүдэрдэх зэсийн агуулмж нь бол буурсаар байгаа учраас зардлын хэмжээ өсөж байна гэсэн үг. Ашигт малтмлын нөөц ашиглалтын төлбөр дээр төлсөн тоо мэдээллийг дөнгөн та бүхэн харж байна. 2016 онд гэхэд 114 тэрбум төгрөгийг бол төлж байсан бол энэ тоо 2025 онд одоо ойролцоогоор нэг 10 дахин өссөн байна. За ийм цаг үед бол аль болох одоо улс орны хөгжил эдийн засагт томоохон нөлөө үзүүлж байгаа энэ уурхаагаа бол илүү одоо зарим нэг татвар хураамжийн хувьд бол дэмжиж өгөх нь зүйтэй гэдэг дээр бас Эрдэнэ төлөвлөрийн захирлын зүгээс ч гэсэн саналаа илэрхийллээ. Ашигт малын тухай хуулийн одоо нэмэлт өөрчлөлтөөр бол 3 жилийн хугацаанд тогтворжуулъя гэсэн одоо ийм байр суурийг бол аж үйлдвэр эрс белгийн яамнаас өргөн барьсан. Би бол зарчмын хувьд бол одоо түүнтэй санал нийлж байна. 3 жилийн дараа ч гэсэндээ гэхдээ энэ буурна гэдэг бол бидэнд маш том нэмэр болно. Яагаад гэвэл яг энэ үеэс ахуулаад энэ бид сайлуулах үйлдвэрийг барихтаа авах гадны санхүүжилтийн зээл төлбөрийн асуудал эхлэн шүү дээ. Хэрвээ энэ чигээр ингэ үлдээх юм бол энэ бол хэвч хүлээн зөвшөөрөх боломжгүй. Эрдэнэ төлөвлөрийг үндсэндээ сөхрүүлэх гэж байгаа бодлого гэж хэлж болно. Эрдэнэ төлөвлөрөөр яригддаг бас нэг зүйл нь бол одоо ковидын цаг үед ч юм уу ямар нэгэн байдлаар эсвэл инфляц огцон өссөн цаг үед ч юм уу Эрдэнэ төлөвлөрөөс бол одоо тодорхой хэмжээний санхүүжилтийг урьдчилж авах ч юм уу иймэрхүү тохиолдлууд бол байсаар ирсэн. Харин нөгөө талдаа бас Эрдэнэ төлөвлөрт зориулсан тусгай бас одоо эрчим хүчний тариф ч юм уу янз бүрийн тарифууд бас тогтоож өгдөг асуудал дагуулж байгаа. Жишээлх юм бол цахилгаан эрчим хүчний зардал нь бол Эрдэнэ төлөвлөр их жилээс жилд өсөж байгаа. Мөн дээрээс нь цаашдаа ч гэсэн Эрдэнэ төлөвлөрт чиглэсэн яг энэ цахилгаан эрчим хүчний үнийг ус даяараа бол нэмлээ гэхэд Эрдэнэ төлөвлөрт зөвхөн чиглэсэн одоо зардлын хэмжээ ч гэсэн өөр хувь хэмжээгээр бол өсөх ийм тарифыг бол танилцуулаад байгаа юм байна. За эрчим хүчний зохицуулахороо цахим хуудасда цахилгаан эрчим хүчний үн нэмэх тарифын тогтоолын төслийг байршуулсан байгаа. Тэгээ ингээд одоо 5 сарын 29 хүртэл хэрэглэгчдээс аж ахуйн нэгжүүдээс санал аавн ингээд тогтоол баталгааж байна. За энэ дээр бол нэмээд Эрдэнэ төлөвлөр за нэг нь Улаанбаатар төмөр зам байсан байгаа. 2 компани дээр тусгаалan тэднэрт зориулсан цахилгааны тарифыг тавьж байна лээ. Тэрнгээр бол манай цахилгааны тарифыг 2027 оны 6 сарын 1 хүртэлх хугацаанд 59% нэмэхээр ийм тогтоолын төсөл тавьсан байлээ. Манай сурвалжлах баг Эрдэнэ төлөвлөрт ажиллахад за Монгол улстай бол маш олон жил яригдсан үйлдвэр технологийн паркийн эхний ажил бол үргэлжлээд явж байгаагаараа бас сайшаалтай байлаа. Эрдэнэт үйлдвэр технологийн парк бол ашиглалтанд орсноороо цэс боловсруулах үйлдвэр, цэсийн баяжмал хайлуулах боловсруулах үйлдвэр, цэс бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлдвэр технологийн паркийн хүрээнд автозам, төмөр зам, газрын хамгаалтын бүс үерээс хамгаалах байгууламж, мэдээллийн технологийн дэд бүтц, за мөн дээрээс нь одоо цахилгаан хангамж, усан хангамжийн асуудлыг бол шийдэх хүрээнд бол төсөв гаргасан байгаа.
нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 239.7 тэрбум төгрөг байхаар харагдаж байгаа юм байна. За одоогор бол үүн дундаас хамгийн ихний ээлжинд төмөр замын 1-р ээлжийн ажил нь бол 100% дуусчихсан усын комисс хүлээгээд авчихсан байлаа. Дэд бүтцийн төслийн хувьд бол өнөөдөр бид нар усын комиссаар ашиглалтанд хүлээж авсан 4.4 км төмөр замын яг өртөө хэсэг дээр бол байж. За автозамын ажил одоогоор 60%-тайгаар үргэлжлээд явж байгаа. За ариут тол дотор усан хангамжийн системийн ажлыг бол бүрэн хийж гүйцэтгэсэн. 5 кВт-ийн 2-ыг харьц 200 МГц чадалтай 2 дахь дистанц. За энэ дээрс болохоор ирээдүйн үйлдвэр технологийн паркийн төслийг бүрэн хангана. Мөн хангаан бусын эрчим хүчний системийн найдвартай ажлыг найдвартай байдлыг хангах том дистанцлах юм. Засгийн баяжмал хайлуулах боловсруулах үйлдвэрийн хувьд гэхэд нийт төсөв төртгийг нь 772 сая доллар гэж харж байгаа. За ингээд үйлдвэрлэлийн туршилт дуусаж, за техник эдийн засгийн үндэслэлд тодтгол оруулсан байдаг. Ингээд сонгон шалгаруулалтын ажил бол яг одоо үргэлжлэн явж байгаамаа. Тухайн үйлдвэр хэрвээ ашиглалтанд орчих юм бол энэ зардлаа нөхөх хугацаа нь бол одоо 9-10 жил гэж харж байгаа юм байна. Улс олон орон нутгийн төсөвт төлрүүлж байгаа бусад аймагуудыг бодвол төлрүүлж байгаа мөнгөнд дүнгээр бол хамаагүй өндөр тооцогдож байгаа. Эрдэнэ төлөвлөрийн одоо яг энэ бүтээн байгуулалт өрнөж байгаа үйлдвэр технологийн парк болоод за цаашлах юм бол засгийн баяжмал хайлуулах боловсруулах үйлдвэрийн ажлыг бол цаашид зогсоолгүйгээр ямар нэгэн ус төржилтгүйгээр попурлгүйгээр бол одоо үргэлжлүүлэх нь нэн чухал юм а. Мэдээлэл хүргэлээ.